За сайн байцгаана үзэг сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За спортын ангаа ухаан, спортын гэмтэл, эрүүл мэндийн зөвлөгөөх зорилгоор хийгдэж байгаа подкастын маань шинэхэн дугаар эхлээд бэлэн боллоо. За би гэмтэл сог Ясвины мэслэмч Баяр Жаргал, за мөн хамтрагчаар маань анаа ухааны доктор гэмтэл сог Ясвины мэслэмч Батлаг маань оролцож байна. За энэ удаагийн дугаарт маань урилгыг маань хүлээн авч оролцсон. За бүжгийн олон улсын хэмжээний мастер, за про дансер, дэлхийн аваргын дэд аварга Түмэн Дэмбэрл маань оролцож байна. За баярлалаа. За баярлалаа. Та бүхэндээ энэ орой минь төргий. За ярианыхаа сэдвийг би ингэж бодчих л да. Одоо нийтлэг иргэдийн дунд одоо залуучдын хувьд бүжиг гэдэг маань яг хоёр хуваагдаад байгаа байхгүй би бас мэдэхгүй л байна л да. За зарим нэг нь урлагт орчоод идэг, спортод орчоод идэг. Яг энэ бүжиг яг алинд нь хариалагдаад байгаа. Хооронд нь ямар нэгэн төрөл вэ нүү тий. Аа. За биднээсээ мэдж байгаагаар бол за би бол одоо бүжгийн спортын тамирчин шүү дээ. Бүжиг бол за анхандаа бол урлаг гэж явдаг байсан юм. Биднээсээ анх хичээлж явах үед Цэнгэнт бүжгийн олон улсын уралдаан, эсвэл одоо хаврын баяр уралдаан гэж ярьдаг байсан шүү дээ. Тэр маань өөрөө хөгжөөд бүжгийн спорт болоод эхлэнгууд юугаар ангилагдсан бэ гэхээр бүжиг нь өөрөө одоо хүний булчин. Булчинд маань ингээ хөгжил өгд юм байна. Угаасаа ингээ шинжлэх ухааны үндслэлтэй гаргаад ирж байгаа. Спортын төрөл муу юм байна гэдэг хүлээн зөвшөөрөөд эхэлснээс хойш хоёр хуваагдаад эхэлсэн. Бүжгийн спортын төрлүүд нөгөөх нь болохоор урлагийн төрлүүд гэдэг ороод ирсэн. Урлагийн төрлүүд нь болохоор биднээсээ мэддэг одоо юу гэдэг те гудамжны бүжгүүд орж ийн. Ардын бүжиг маань орж ийн те. Бүжгийн спортын төрлийн хоёр үндсэн одоо түгээмэл төрлүүд байна л да. Стандартын бүжиг, Латин Америкийн төрөл гэдэг. Энэ дотор орж байгаа 5 буюу 10 бүжиг маань өөрөө спортын төрлөөр одоо хөгжөөд Монгол улсад явж ийн. Тэгээд тэрний том илэрхийлэл төлөөлөл нь бол Монгол улсыг төлөөлж байгаа мөн дэн самтлаг байгаа. Тэгээд мөн дэн самтлагийнхаа гишүүн гэж явдаг. Тэгэхээр нөгөө стандарт спортын төрлөө одоо би тэгэхээр чинь тэгж бодлоо л та. Одоо сая одтой бүжиглийг жил болгон шоулж байна шүү дээ. Түрүүн сүүлийн дугаарт оролцсон. Тэгэхээр одтой бүжиглигээр бүжиглж байгаа бүжүүдийн хэд бүгдээрээ спортын төрөл болоо та. Тэнцээ бол яг нэг өөр төрлүүд орж ирж байгаа. Ямар төрлүүд орж ирж байгаа нөхөр contemporary гэдэг бас чөлөөт бүжгийн урсгалууд орж ирж байгаа. Тэр нь яг спортын төрлөлт бол хамаарагдахгүй л дээ. Тэнцээ орж байгаа яг төрлүүд нь гэх юм бол Латин Америкийн 5 бүжиг, стандартын 5 бүжиг. Энэ бол яг бүжгийн спортын төрлөөс орж эхэлдэг. Гэхдээ яг шоуны маань өөрөө үндсэн одоо концепц гэх юм уу те зохиомжтой байхыг шаарддаг. Заавал тэр хөдөлгөөнийг яг тэр тухайн стандартын дагуу хийхийг одоо шаарддаг гэх юм уу. Шоу талаас учраас тэрийг хөгжүүлэх нь одоо юу гэдэг. Хөгжүүлээд эвдлээд бүжиглэхийг бол зөвшөөрсөн. Монголд яг бүжгийн спорт яг хэдэн оноос яг гэрчимтэй хөгжиж эхэлсэн бол мөндэс бас сүүлийн нэлээдэн жил орчлоо шүү дээ. Тэгэхээр яг спортын яг мэрэгжлийн гэсэн харьяалт ороод та яг хичээлээд хэдэн жил болж байна? За Монгол улс бол 2010 оноос хойш бүжгийн спортын дэлхийн аваргын тэмцээнд орж эхэлдэг болсон. 10 оноос хойш. Тэгэхээр чинь 10 оноос хойш тэгэлгүй яах вэ? 2010 онд анх Москвад болсон дэлхийн аваргын тэмцээнд Монгол улс оролцож ирсэн. Тэгээд биднээс ингээд үр шимийг харлаа шүү дээ. Тухайн одоо өөрийнхөө хүсэл зориг гэж ярих юм л та. Хүсэл зоригтой хэр удаан хугацаанд фокуслж чадна. Хэр их одоо сэтгэл зүрхээ зориулж чадна. Тэр хэмжээгээрээ одоо би шагналаа буцаага авч байгаа байхгүй. Тэр нь хизээ болсон бэ гэхээр 2022 онд 10 сард биднээс дэлхийн аваргын тэмцээнд оролцоод дид аваргын байр эзэлсэн. Энэ үед биднээс мөрөөдөл яг л одоо би хэлж байгаа юм байна. Тэ биднээсийн зорьсон зорилго маань өнөөдөр энчээ ирээд бас ингээд success болж байгаа юм байна шүү гэдэг мэдрэмжийг авсан. Тэр хүртэл гэхдээ маш удаан хугацаа байсан. Ер нь бол их нэг хөдөлмөр орсон. Асар олон хүний хөдөлмөр орсон. Цаг хугацаа хөдөлмөр. Тэгээ энэ хугацаанд одоо та бүхэн ийм олон амжилтыг гаргалаа. Дээрээс нь Монгол улсын ард иргэдэд нийс хөгжим бүжиг гэдэг чинь юм байт юм байна. Таниуллаа. Түүгээр нөлөөлөөд энэ ард иргэдийн дунд одоо хүмүүс спортоор хичээлэх ийм гоё юм байна гэдгийг одоо мэдэрсэн гэж би хардсан шүү дээ. Дээрээс нь мэдрэгддэг. Баярлалаа. Тэгээд яг одоо таны бодлоор спортоор хичээлэх нь тий ер нь хүний бие гэх юм уу за эсвэл нийгэмд ер нь юу яваагаараа ач тустай бай одоо тийм нөлөөлөл юу байдаг вэ? За би яг шинжлэх ухааны талаас нь бол тайлбарлаж чадахгүй л дээ. Тэгэхдээ надад мэдрэгдэж байгаа миний бодол хүн ямар үед одоо тэр тухайн хийж байгаа зүйлээсээ
асар их энэ одоо нэг сэтгэл ханамж гэх юм уу. Би бол өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжээр хуваалцаж байгаа шүү. Ямар мэдрэмжийг авч ийн вэ гэхээр гоё мэдрэмжийг авахын тулд би нэгдүгээр хөлс гаргаж байгаа. Хөлс маань булчингийн ажиллагаанаас одоо шалтгаалж гарч ирж байгаа, ялгарч байгаа зүйл шүү дээ, тий. Тэгээд хөлс гарсан мэдрэмжийг хүн авахаараа ингээд ийм сэтгэл тайвширлаг гэх юм уу, тий. Ингээд биднээсээ хэлдгээр асар их стресстэй байж байгаа. За нэг жоохон хөлсөө гаргачих гээд хүмүүс ярьдаг, тий. Тэр нь ямар учиртай вэ гэхээр хүн болгон бас анхны байдлаар тийм мэдрэмжийг авт юм болов гэж би боддог. Давхар бас ингээд нэг давхар ачаалал яваад байна шүү дээ, тий. Оюун санаанаа, бие физиологи. Тий. Тэгэхээр дааварт бас нөлөөтэй л дээ, тий. Бүжгийн спортоор ингээд хичээлж явах явцад мэдээж одоо миний харж байгаа үнцэг бол мэдээж одоо түрүүний хэлдэг чинь нэгсэн доо кайфыг авч байгаа тийм өөртөө сэтгэл ханамж кайф авч байгаа. За дээрэс нь бүжгийн спортоор хичээлснээр илүү давуу тал юу гэхээр бие галбирын хувьд илүү өвтгш тийм хөгждөг гэж хардаг. Одоо очиргүй ингээд масс нэмээд байхгүй тийм яг булчин ямар хэмжээнд байж ах хэвээр бие галбирыг гоё гаргадаг. Нэ ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд тийм яг бие галбирын хувьд айгүй сайн тэнцвэржүүлдэг гэж ойлгож. Тэгэхээр бас залуучууд ханджилгэхдээ бас бүжгийн спортоор хичээллээрээ гэдээ уриалж болох юм тийм ээ. Тийм бүжгийн спортоор хичээлснээр та өөрийнхөө бие галбирыг яг өвтгш зөв хүмүүжүүлэх. Тэгэхээр ингээд хийж байгаа хөдөлгөөн энтрээрээ ботод одоо би ч гэсэн ингээд бүжиг ингээд бүжилж ирсэн тохиолдлууд гарч ирсэн. Тэгээд хэлжлээсээ одоо манай анаахын сургуульд одоо эрчүүд цөөхөн сурдаг. За эмнэлгийн байгууллагатай ингээл ажиллаж байхад одоо эрчүүд нь хувьнууд хэдэн үе эзэлт юм дээ нэг за 20-30% тийм бах. Ер нь бол маш бага. Тэгвэл ямар нэгэн уралдаан тэмцээн урлагийн үүслэг болно. Ерөөсөө эвсэл хамаа байхгүй шууд л ордог. Гэхдээ хүн ингэмээр юм билэ. Би яг тэнчнээс ямар жишээлх гэдэг юм тэгэхээр эвсэлгүй хүн гэж байхгүй. Гэдгийг би тэр бүжээр хичээлж яхад хичээлж явах тэр тодорхой хугацаанд сар орчимд бэлтгэл хийлгэж байгаа юм. Тэгэхэд буцаад нөгөө бичлэгээ үүслэр нөгөө баяр жаргал чинь бүжилж чадаад байгаа байхгүй тий. Яг ингээ үүслэр тэгэхээр эвсэл байхгүй гэж бити шантар гэж би хэлэх гээд байна. Тэгэхгүй л хүн хичээгээд байвал бүжилдэг юм билээ нэр. Тэгээ надад чи нэг асуулт байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр одоо сайн бүжгэлдэг болохын тулд тэр хүнд авьяас хэрэгтэй юу? Эсвэл нөгөө хөдөлмөр хэрэгтэй юу гэдэг чинь бас тэр одоо анх хичээлэх гэж байгаа хүн чинь бодмоор байгаа шүү дээ. За би амжилт гаргахгүй эсвэл үнэхээр эвсэлгүүдийг чадахгүй л яах ингээд бодолд ороо. За өөрийнхөө хүслийг биелүүлж чадахгүй орхичвал шүү дээ. Тэгэхээр тэн дээр одоо юу авьяас чухлоо хөдөлмөр амжилтанд хүрэхгүй тий. Энэ яг гоё асуулт байна. Хүмүүс сонирхож байгаа бас тий. Одоо яг миний байр суурнаас бол би ингэдэй. Хүн бодолдоо зорилгоо тодорхойлцсон. За тэгсэн тохиолдолд өөр ирэхгүй үйлдэл гараад идэм юм л та. Үйлдэл гараад би энэ бүжгийг сурнаа. Би энэ бүжгийн спортод амжилт олно гэд би даалгавар авцсан л бол хөдөлмөрлөн үйлдэл хийнэ. Гэхдээ надад ерөөсөө авьяас маш бага хувь буюу би болохоор 1% авьяас 99% хөдөлмөр байхад хангалттай гэж үздэг. Миний бодлоор. Тэгэхээр бүжгийн спорт хичээлс мэдээж янз бүрийн бэрхшээл гарч лээсэн баг. Одоо жишээ нь ингээд эргээд яг үндсэн сэдвүүг орё л та. Бүжгийн спортоор хичээлж явах явцад танд бэртэл гарч ирсэн үү те? Нэг бол эргэн тойрны ч юм уу. Ер нь ямархуу бэртлүүд илүү их гардیں۔ Одоо хүнд элемент гэх үү, хөдөлгөөн гэх үү те, хүнд хөдөлгөөн хийдэг. Одоо ингээл харж байгаа чинь партнераа ингээл ах тэр циркийн үзүүлбэр шиг л агаар тэр шидтэй юм билээ шүү дээ. Тэ. Тэгэхээр бас цирк чинь бас бүж рүү орчих гэж байгаа юм шиг те. Тэрнтэй адилхан иймэрхүү ингээ яг элементүүдийг харахаар ингээд зургатаар харж байхад заадаа ингэчүүл гэмтчих гээд одоо битэрийн хувьд бол ингээ мэржлэг төвшнөөс хараад идэх байхгүй. Хөлний одоо байрлал ямар байна? Тэнцэнээс харжаад энэ дээр жоохон ингээ контакт авчих юм бол тэнцээ гэмтчих гээд байгаа юм шиг харагдаад байдаг. Тэгэхээр бас энэ гэмтэл бэртлүүд ер нь хэрэг тохиолддог. Байлгүй яах вэ? Яг энэ нөгөө нэг за би бол яг нэг кейс ярьчээ. Манай дүү байдیں۔ Ариун Болор гэдэг бас мөндэн самтлагийн мундаг бүжигчин залуу. Тэгээд тэр маань яг нэг өвдөгний үе буюу чагтан холбоос нь тасарсан байхгүй. Яасан бэ гэсэн чинь доороо эргэлт буюу ийм спин хийжсэн. Спин хийхдээ яг нэг газрын энэ яг паркет биш. Паркет биш нэг зуурсан буюу нэг хевсэн дээр эргэлт хийснээс болоод энэ чинь асар их энерги аваад иргэдэг штэ. Гэтэл нэг хевс маань энержийн зогсоогоод нөгөө тийш нөхөжсөн.
Яг тэрнээс болж амар гэмтэл авсан. Тэгээд манай дүү маань ер нь тэрнээс хойш бараг бүжиглээгүй. Тэгэхээр энэ бас гэмтэхтэй маш хүнд гэмтэл авах магадaltaй. За тэрний дараа би 2023 онд биднээс яг нөгөө нэг өмнөх жил мөнгөн медаль авцсан. Яг дараа жил нь бас их дарамттай жилээ. За одоо энэ амжилтаа биднээс хэрхэн хамгаалах вэ, яах вэ гэдэг ийм айгүй тийм нэг юу гэт юм бэл. Дарамттай очдөг. Тэгээд 23 онд биднээс бэлтгэлийн үеэр би бас гэмтсэн. Тэр нь ямар гэмтэл байсан бэ гэсэн чинь за биднээс ингээд агарын эргэлт гэдэг октод эргүүлдэг байхгүй. Тэр эргэлтэн дээр партнер маань эргэж байгаа тэнцвэр алдахдаа яг ингээд хуруу ингээд мошгаад унсан. Тэрнээс болоод би яг тухайн тэмцээнд бас орч чадаагүй тохиолдол гардаг. Тэрэн дээр гэхдээ яг нэг ямар арга хэмжээ авах вэ гэхээр трүүкийн үед болохоор арга хэмжээ авахд үнэхээр хүндрэлтэй. Өөрийгөө аврах одоо жишээлбэл жудогийн тамирчид бол үүрээ дуунахад цохиод босдог гэдэг ч юм уу тийм техникүүд шүү дээ. Гэтэл бүжгийн спорт төр тийм агарын трүүк гэднээс төр бол урчилж арга хэмжээ авахд маш хүндрэлтэй. Шууд л явах нь шүү дээ. Шууд л явна тий. Тэгээд шагааны гэмтлүүд бас их авдаг. Яагаад гэвэл энэ паркетын шалан дээр бүжиглж байгаа эрэгтэй эмэгтэй аль аль нь өсгийтэй гуталтай байдаг. Тэгээд доотлих нь өөрөө ийм илгэн материалтай байдаг учраас гулгамтгай шал одоо шалын бас лаадцсан ч юм уу тиймэрхүү байлаа гэхэд гулгалт үүсдэг. Дээрс нь гутлынх нь уулаас хатуу бах тийм. Одоо тийм санагдаад байна шүү дээ. Өсгийн хэсэг нь хатуу байдаг. Үлмийн хэсэг нь болохоор өөрөө ийм зөөлөн илгэн материалтай байдаг. Тэгэхээр ч үлмээ дээрээ ирэх нь шүү дээ. Тий, яг тэгтэй. Тэгэхээр өсгийн дээрээ ирээ буруу техникээр ач юм өсгий чинь зураад авчиж тий гэж хэлсэн. Тий. Тэгэхээр саяны кейс дээр бол эхнийх нь бол юу аахгүй одоо тэр ингээд хөл зураад тийм ошгсон эргэлттэй хөдөлгөлөөр яг энэ ур жагтай холбоосны гимтэх механизм нь аахгүй. Ошгорсон. Одоо ялангуяа хөл бөмбөг, одоо спорт, бусад спортууд хөл бөмбөг, Америк хөл бөмбөг ошгорсон тийм хөдөлгөөн бас жирвч мөөсний урд яг энэ механизмаар үүсгэж. Тэгэд бүжигчдийн хувьд бол одоо ингээд харахлаа одоо поз олон төрлийн поз авдаг маш хийдвэхтэй хөдөлгөөн хийдэг. Дээрээс нь огцом далайцтай хөдөлгөөн хийдэг учраас тэр яг зөв. Спортын гэмтэл буюу тэр шүрмс холбоос үений гэмтлүүд илбэг тохиолддог. Маш сайн халаалт хийхгүй тохиолдолд ер нь бол бэртэх магадлал маш өндөртэй. Тэгээд стретч спорт шүү дээ. Бүх юм уян хатан байх хэвээр. Тийм болохоор халаалт маш чухал. Одоо шүрмсэн тий. Гол хөдөлгөж байгаа зүйл чинь шүрмс шүү дээ. Тэгээ наадах нас ч одоо ингээд ягаад бүжигчин бүжигчдийн дунд гэмтэл их вэ гэхэлэр нэгдүгээрт айгүй олон төрлийн поз авдаг. Хоёрдугаарт нэг лакшити буюу ингээд одоо тийм уян байх ёстой. Тэгээд уян байх нь юунд эрсдэлтэй гэхэлэр нэг уйны доктортой байдлыг алдагдуулчих. Тэгэхээр доктортой байдал алдагдах юм бол нөгөө гинт огцом нөгөө хийх хөдөлгөөн хийх эрсдэл үүсчихдээ. За ийм эрсдэлтэй. Тэгээд дээрэс нь тэгээд эднэр маань энгийн хүмүүсээс бусад спортоор хичээлдэг хүмүүсээс бүжигчдийн дунд 30-аас 40-оос 45% илүү эрсдэлтэй гэмтэл байдаг гэж байгаа. Тэгэхээр та бүхний дунд л одоо гэмтлээс урьдчилан сэргийлэх гэдэг юм уу? Тэрийг бол анхаарах хамгийн чухал. Одоо танай баг хөөсөл ер нь бүжигчдийн дунд энэ гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээндээ ямар арга хэмжээ авдгоо тэр талаар одоо зөвлөгөө арга зам өдр тэмжид байдгүй тийм дунд. Яг нь ер нь бол спортын хамтлаг буюу баг үүсэж байгаа. Биднүүсийн ард бол маш том баг ажилдаг. Биднээс л талбай дээр бүжиглж байгаа ил харагдаж байгаа тийм болохоос биш. Хойно нь бол бүтэн том баг ажиллаж идэг. Тухайн хүнийг сэтгэл зүгээр нь за тэгээ дээрэс нь бие физиологоор нь те хажуугаар нь бүр ингээд юу гэдэг ховын хүртэл коучинг хийдэг те. Тим зүйлийг бол маш их хийдэг. Гэхдээ яг нэг хүн контрол алддаг юм уу гэж би хардаг. Бүжгийн спорт нөөрөө айгүй тийм эмоцлог байхгүй юу? Хөдөлгөөн хийгээд ийм тухайн мөчтөө ийм бүжгийнхаа одоо нэг мэдрэмжийг ил гаргахын тулд эмоцлж эхэлдэг. Тэр хөгжим намайг бүр ингэж масаж өгдөг гэх юм уу те. Тэрнээс болоод хүнд элементүүд дээр контрол алдах магадлал бас байдаг. Тийм болохоор урьдчилж нэг тэрийг биднээс аль болохоор сэтгэл зүгэл арах гэдэг ч юм уу те. Гэтэл нэгэнд дотроос хүн маань өөрөө амтэн лэмчин яалчгүй ухамсаргүй хийдэг үйлдэл бол байгаа. Тэгэхээр энэ дээр би нэг юу асуух гээд манай хамтлагийн алтан хөлөг
Алтан хөлөг маань бол нэлээд хүнд гэмтэл авсан байхгүй юу. Тэр тохиолдолд яг одоо ер нь тийм өвдөгний чагтан холбоос тасарсан тий. За тэгээ мессеж хэлбэр хийлээ. Тухайн мессеж хэлбэр за яг сайн болсон гэж бодъё. Тэрнээс хойш эргүүлээ бүжиглэх хүртэл хугацаанд ер нь ямар хугацаа зарцуулт юм болоо. Тэр талаар нэг юу зөвлөх өгвөл тий. Яг тийм түрүүн дүүчин орчигтой холбослж байсан гэдэг. Алтан хөлгийн кейсийг би бас мэдж байгаа. Орж исэн хаалганд нь. Ер нь орчигтой холбоос за бүр ихнээс нэрээ те. Өвдөгний гэмтэл жиргч юм өөрсөн. За орчигтой холбоос энэ маань болохоор спортын гэмтлийн одоо зөөлийд буюу тэр төрөлд нь орж байгаа. Одоо спортын гэмтлийг хатуу үед зөөлийд за тарихны гэмтэл те бүгд хавсарсан гэмтэл гэж ангилж болдог. Гэхдээ энэ дотор спортын гэмтэл дотор зөөлийдийн гэмтэл илүү их тохиолддог. Зөөлийдийн гэмтэл дотроо 80 орчим хувь нь яг энэ жиргч мөрс болоод урчигтай холбоосын гэмтэлд ордог. Тэгэхээр ер нь бол хамгийн нийтлэг гэмтлүүдийн нэг гэж ойлгож байна. Энэ утгаараа урчигтай холбоос сэрэх мэсцэлд орлоо гэж бодох те. Дараа нь боо спортоор хичээлэх бүрэн боломжтой. Гэхдээ тэр дунджаар бол 6 сарын дараанаас багаар бэлтгэлээ хийгээд буцаад мэрэгжлийн байдалтай бүжиглэх, хичээлэх бүрэн боломжтой. Тэгэхээр бас магадгүй нөгөө танад үуч ингээд хайчлаа гэж байна. Энэ дэр нэг нийтлэг ойлголттой гэдэг нь ер нь спортын тамирчид нэг гэмтэл авчаад дахиад нөгөө гэмтлээ авах гад байгаа айдас байдаг. Yes. Энэ айдаснаас болоод спортоо орхиж байгаа одоо зөндөө судалгаач байдаг тий. Спортоо орхиж байгаа, спортоо хайцсан, дахиж хичээлгээ болцсон. Тэнгүүд энэ дээр одоо нөгөө танаа арын албаныхан жирүүлэх байхгүй тий. Эсвэл ямар нэгэн спортын баг хамтлагийн ард тий сэтгэл зүйч байж байдаг, сэргээн цэцэх юмч байж байдаг. За шаардлагатай гэмтлийн юмч байж байдаг. За хөдөлгөөн цэцч нар байж байдаг. За дараагийн бас нэг чухал хоол зүйч байж байдаг тий. Энэ баг бүгдээрээ байж дараа нь тухайн тамирчны тий цаашдын замнал карьерт нөлөөлөх хүч баг бол энэ танаа арын алба байхгүй. Тэгэхээр тэр урчигтай холбоосын хаалганд орсон ч гэсэн бүрэн сэргээд бүрэн буцаад хичээлэх бүрэн боломжтой. Тэгээ түрүү нөгөө тулгаа ярьжсэн тий. Хитрхийн гоён байдаг учраас тий ер нь бол бусад ингээд спортуудаар ингээд англиа явж байхад одоо хөлбөмбөг одоо биеийн илүү их контакттай спортууд дээр илүү тий уян хатан чанар бага байдаг ч юм уу тий. Тэрнээсээ болоод бас гэмт гэрчлэж байна. Тэгэхээр энэ пропорцийг ингээд тохируулж явах ёстой хүн чинь нөгөө ардталчин байгаа сэргийн цэцгийн юмч болоод хөдөлгөөн цэцэгч нар байхгүй. Яг аль болчинг яаж хөгжүүлэх вэ? Энд нь тултал хөгжүүлэх үү, тэх үү гэдгийг ярьж байдаг. Тэгэхээр та нарын арын алба бол айгүй мондол л шүү дээ. Одоо энэ бүжгийн спортоор энэ дэлхийн аваргын дэлхийн тайзан дээр ингээд гаргаж ирсэн гэсэн чинь боо танаа багийн арын албанд үнэхээр баяр хүрмээр байгаа байхгүй. Тэгэхээр сайн ажиллаж чадж байна тий. Сайн ажиллаж чадж байгаа учраас энэ амжилт бас дан ганц тамирчид бүжигчд биш энэ арын албанд гэдэг хүмүүс чинь бас хоцрогдоод байдаг тал байдаг тий. Дээрэс нь бас бусад спортын төрлүүдээр магадгүй орхитоод үнэлэмж хэтэрхий бага байдаг гэж магадгүй гэж би бодоод байдгийг. Гэтэ энэ үнэлэмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр бас яригдмаар юмсан тий. Магадгүй ингээд наан байдаг нүүрс царай та адил яваад байдаг. Нөгөө арын албад чинь тий ингээд нуугдаад байдаг хэдэн хүмүүс аваад ш. Тэр тийм үнэлэмж бас хэр байдаг бол гэж би зүгээр дотроо бодчихлээ. Тэгэхээр магадгүй нөгөө нэг нийтийн дундал байдаг эмчнэрийн цалин бага гэдэгтэй л адилхан тий. Бас ингээд чимээгүй баатруу чинь танаа ардчин байгаа гэж тий гэдэг. Тэгэхээр ер нь бол альва бэртэл гэмтэл байлаа гэхэд зөв онцлогоо тий зөв эмчилгээ зөв эмчилгээний дараа одоо дисчарж тий дараа нь харгалгааны гараад яах вэ гэдэг арга хэмжээ. Энэ план гэдэг байгаа байхгүй. Энэ бүгд чухал төлөвлөгөөтэй байдаг. Тэгэхээр яг энэ төлөвлөгөөний дагуу явсан байвал дан ганц бүжиг гэхгүй бүх төрлийн спортууд энэ гэмтлээс бол айх хэрэг байхгүй. Хүн л болсон хаана гэмтэн тий нийгэм л байгаа хаана энэ чи бэртэл гэмтэл амьдрал байгаа хаана бүгдээрээ л байгаа 6 сараас цааш 1 жилийн дотор ч юм буцаад спорт руу орох жилийн дээр бол хангалттай би нэмээд хэлэхэд риск гэж юм байна. За мэдээж их месцээс сайн боллоо гэдэг төрний хэлсэн нөгөө эмнэлгээс гарсны дараах төлөвлөгөөнд юу хийх вэ гэдэг протоколыг сайн гаргаж иж түүний дагуу одоо өвчтөн маань өөрөө сэтгэл зүгээ бэлтэн төлөвлөгөө гаргана ажиллаа зохицуулна санхүүгээ зохицуулна тэр мэрийг бүгдийн одоо тийм төлөвлөгөөтэй бас хэрэгтэй л гэдэг юм шүү. Эрсдэл гэдэг дээр хаалганы дараах эрсдлүүд янз бүрүүд байна л да. Мөн хаалганаас биш өөр одоо гинтийн тохиолдох зүйл гимтэх ч юм уу за эсвэл үедээ халдуурч гэдэг юм уу. За эсвэл хийгдсэн хаалганы дараа тухайн хэсэг жоохон өрсөл явагддаг ч үүний физиологууд ч өөрөө шүү. Тиймэрхүү юмнууд хэрэг байхгүй гэвэл асуудалгүй сайн хугацаанд бол ачаад боломжтой. Тийм ээ. Наа чи бол үнэхээр биднээс яг нэг мэдлэггүйгээсээ болоод те ингээд дутуу
мэдээлэлтэй байдгаасаа болоод алддсан юм байна тий. Тиймэрхүү зүйлсүүд байд юм байна гэж би бас. Одоо ер нь хамгийн анхны одоо миний ингээл кейсүүдийг бодоод үзэхлээр яхаа би бүжигчин дээр орж исэн тохиолдлууд хийвэл өвдний дурангийн хаалгаа нилээд орж исэн. Яг санийхтай адилхан түрүүн ярьдаг те эсэлийн гэмтэх механизм чинь л ялтчгүй болчихж байгаа байхгүй. Одоо доод хөл давхаа байж илээ гэж давхаа хөдлөхгүй те байждаг. Дунд чимэг энэ дээрээс ирж байгаа шүү дээ. Ингэж яаж юмс. Энэ дээр л огцсон мэн эргэлт. Харин тийм ээ тий. Огцсон мэн эргэлтэн дээр давхаа хөдлөхгүй зурцсан. Тэгмээ дээр нь дунд чимэг буюу дунд чимэг доодлооч эргэчээд шүү дээ. Энэ дээр эргэлт ирэнгүүт энэ дээр ялтчгүй сонгомол урчигтай холбоос гэмтээд доторч эргэж мөгөр сургагдмаа л хамгийн өндөр. Энэ дөрөв нь хэлжсэн. Яг тэр механизм болцсон. Тэнгүүд ер нь бол өвдөгний гэмтэл нэлээд тохиолд юм байна гэж зүгээр ингээл харж ирсэн. За мөн давхар нөгөө нэг улны шүрмсний өрөвсгөл гэж хэлэх юм. Плантар фасцит гэдэг. За. Тэр надаа нэлээд их хэлбэг тохиолдсон санагдсан. Одоо нэр нэлээд яхантай сүсийн багш нэг эмэгтэй нэлээд их ирж үйлчлүүлдэг байсан. Тэр чинь яг ингээд төлний одоо магадгүй удаан поз аваад ч юм уу те нэг хэлбэртэр байдаг. Тэгээ гутал нь бас нөгөө энгийн амьдралын гутлнаас шал өөр юм билээ шүү дээ. Ондоо тий. Тэр гуталтай удаан олон цаг одоо давтамжтай хөдөлгөөнийг олон удаан хийсэнтэй холбоотой ч юм уу улны шүрмэс нэлээд тохиолдож байгаа юм шиг надад санагддаг. Яг тиймэрхүү байдлаар бол нэлээд хандж ирсэн. Түрүүн шагаа гэмтлээ гэж яриад байдаг. Тий. Ер нь шагаа гэмтэр ямар арга хэмжээ авч байна? Шагаа гэмтэр. За ер нь за талбай дээр ингээл тийчээр илүү өөртөө шагааны үений миний туршлага шүү. За гэмтэлд бас байдаг баг. Тий. Шагаа гэмтэр төрүүлээд ямар арга хэмжээ авч ийнэ вэ гэхээр яг нь сүүлийн үед бол нэг харсан байдлаас одоо нэг эт хэлгэж барьдаг. За тэрний дараа нэг хавдвал хавдар буулгах гад одоо цай май тавьдаг ч юм уу тий. Тиймэрхүү юм хэрэглэнэ. Хавдар буусны дараа бол тейпүүд оролт хэрэглэдэг. Тий. Одоо тэр нэг ясанд ачаалахгүйгээр булчингуудыг татаж өгдөг шүү дээ. Тим тейпүүдийг ашиглаж явдаг. Түүнээс өөрөөр бол ер нь бол яг яаж байх мэдэх. Гэхдээ биднес хөдөлгөөнөө огт хорихгүй байж болохгүй. Тэр чинь яг бэлтгэлийн дундуур учраас үргэлжлүүлээ биднес хийхээс өөр аргагүй болдог. Яагаад вэ гэхээр хамтлагийн спорт нь нэг хүн байхгүй болоход л хамтлаг үлдэн болждаг. Тий. Сэлгээний тамирчин байхгүй. Сэлгээний тамирчин байгаа. Гэхдээ сэлгээний тамирчин бол гарааны тамирчнаас яг нь ер нь бол дээгүүр байх магадлал маш бага. Яагаад гэвэл гарааны тамирчин бол тий тухайн одоо хайрцагтаа эзэн болцсон. Тэгээд дээрэс нь партнер солих гэдэг чинь асар том эрсдэл байхгүй. Тий. Тэгэхээр тэр мэдрэмжийг олж авахгүй ч тэгээд дээрэс нь тэр 8 хос явж идэг гэсэн чинь нэг хос нь тэнцээ зүгээр хайрцгаа мэдхгүй яваад байхад л ерөөсөө биднүүсийг үзүүлэх ёстой. Үзүүлбэр маань нурдаг гэх юм уу тий. Хугацаа алдах нь байна. Яг зөв. Бусдын хөдөлмөрч гэсэн. Сайн арга хэмжээнд. Тэгээс одоо ингээд би болохоор ингээд тохиолдож байсан гэх юм бол бүжигчдийн дунд ингээд шагаа тавхан гэмтлүүд нэг өөрчлөлтүүд бүтцийн хэлбэрийн деформити өөрчлөлтүүд байд юм байна л гэж хараад байгаа юм л да. Ирж үзүүлж ирсэн хүмүүс яг бүжиглдэг байснаа бүжиглэхэ болцсон. Яасан бэ гэхээр нөө халгс валгус буюу ингээд хөлийн 1-р хурууны үений мултралхгүй. За. Тэгээд ингээд вирус хэлбэрийн өөрчлөлтөнд ороод мултраад маш хөвдөлттэй гутал өмсгөд тулдаг. За мөн 5-р хурууны эндээ бас өөрчлөлт. Зэрэг 2-р хуруу ингээд нийгээд авчдаг ч тийм. Тийм өөрчлөлтүүд халгс валгус бунион гэх тийм өөрчлөлтүүд их байд юм байна гэж би харж байна. Тэр бол бидний хвчлэн нөгөө мултралын градус нь хідэн градус байна гэдгээс хамаарат мэдцэл имжлэг хийх үү хийхгүй юу юм имжлэгээ байх уу энэ төр гээд мэдцлийн бус ихлээр тейп хийх, хурууг салгах, дотор нь зөөлөвч хийх. Тиймэрхүү EV консерватив имжлэгээнүүд хийгээд 3-4 хүн зэрэгтэй болохоор мэс заслын имжлэгийн үений мултралыг засах, тэр ургасан ясыг тайрж авах гэх тийм имжлэгээнүүд бол. Тэгээ энэ дээр би зөв харсан нөгөө тэрх нөгөө олон хөлөндий гарч ачаалын позыг удаан хугацаанд авдаг. Тэн дээр хитгэвтэй хичээлдэг хэсэг болдог байх гэж бодод. Яг зарим эмгтээчүүдэд илбэг тохиолдол сайн хаалгас валгас юм эмгтээ өмс тохиолдог. Өндөр өсгийтэй гутал өмс. Өндөр өсгийтэй гутал өмс тий. Өөр бас нэг кейс нь болохоор ингэж байна. Одоо ингээд ард иргэдийн донд бүжгээр хичээл бүжиг ингээд хүмүүс ингээд манайх олон амжилт гарлаа. Эндээс бүжиг гоё юм байна тий. Биенд сайн юм байна. Сэтгэл санаанд сайн юм байна. Гадуур ингээ клубүүд их олон болжээ. Тэнгүү сонирхчдын клуб тэнд жоо настай хүмүүс их яваад байгаа гэж би сонсохгүй. Ийж үзүүлж байгаа юм биш. Тэнгүүд яасан бөө өвдөгний ачаалт, өвдөгний өрсөлт юм ихтэй хүмүүс үрээд ирж байгаа. Тэн дээр бас зүгээр би юу гэж харсан бэ гэхээр одоо тэрийг нь ачааллыг тааруулахгүй ч бас хитрхи тим яваад байгаа юм болов уу гэж бас
бодож ирсэн. Аа. Тэр талаас Наадхан дээр ч юм бол ингэж байгаа. Яг хөө тэр хүмүүс маань бол яг бүжгийн спорт гэж хичээллээгүй. Яг нийтийн нийтийн мужиг тийм яа. тухайн хүмүүсийн насанд тохирсон, гэхдээ насанд тохирсон хөдөлгөөнтэй боловч тэр нь ачаал авахгүй гэсэн үг биш. Одоо тэднээс чинь биднээсийг одоо юу гэдэг те тамирчичийг халаалт хийхгүй ямар нэгэн байдлаар үений ямар нэгэн хөдөлгөөн төрүүлж бэлтгэл байдал хийхгүйгээр шууд нөгөө бүжиглээд явцдаг. Ясам дээр ер нь бол одоо моторын маслыг хийгээгүй чинь ингээд зохиолол байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр төрүүлж халаалт хийн бэлтгэл хийнэ гэдэг чинь амар чухал. Тим юунаас гарч ирж байгаа юм болов гэж бодож байна. Тий. Төрөний нөгөө юун дээр шагаа гэмтлээгээд ер нь бол арга хэмжээ болж л байна л да. Тэгээ гэтээ тэрэн дээр нэг юу одоо ихлээл шагаа үе гэмтлээ ер нь ямар нэгэн бэрхшээл гэмтэл гарлаа гэхэд харцаа болж байна. Гэхдээ шархлаатай байвал бас хэцүү те. Одоо зарим ингээл уурсан шарх марх байл. Тийм шархтай байвал эсрэгээр цай тавьж болохгүй шүү дээ. Халдвар аваа явчих жоохгүй. Нэг тий надад бас нэг тийм тохиолсон нэг тэмээний ноос илүү. Мэдээ. Нэг тийм ард иргэдийн нэг тийм байна. За. Тэмээний ноос наагаад дээрээс нь нөгөө харцаагаа тавиад тэгээ тэнгүү нөгөөх нь буцаад тэгэл нөгөө юу л давсархгийн хүн байдаг л байна. Тийм одоо тэр эрдэс мэрц нөгөө талаар бол тэр нэг байгаал. Тийм удаан нөгөө нэг чиглэг байлгах гэж тэгж аашаа. Хаста харцаа. Тэнгүү нөгөөх нь халдвар орчдөг юм. Ер нь ямар нэгэн байдлаар шагаа ингээл булгарлаа англиэ гэж бодоход хамгийн түрүүнтэй тухайн мөчтийг соох хэрэгтэй. Өндөрлөг байл. Өндөр ээжж хам бон. Дараагийн дугаард хүүтэнжин. Мөсөр. Тэгээ 20-30 минут тавиад 2 цаг засралтгтэй мөсөн чин тавьдаг. Түрүүний тэр боодч юм зүг. Тухайн мөчтийг дахиж хөдөлгөөний эмийн хөдөлгөөний илрүүлэхэд боох хэрэгтэй. Тэг нэг том алтай. Яагаад эмчтэр очиагүй вэ? Харин тийм ээ. Хамгийн түрүүнд бид нэр авах арга хэмжээ пен киллер гэлтэй тий өвчин амдагчийг мэргэлж болж байна. Өвдөж байгаа учраас мөчтийг сойлоо, хүүтэнжин тавилаа, зориултын бэхэлгээ ч юм уу аваад одоо болт те гадар материал чиг тавиад тэгээ хамгийн түрүүнд очих юм чи эмч рүүгээ явна шүү дээ. Яг нөгөө нэг жор үтсэн чагонц мягонц гэж ярьдаг шиг те олоодаа хазгаа гიშчихсэн болохоор яг мэдээд байж болно. Гэтэ хамгийн түрүүнд бид нэр эмчтэр очих хэрэгтэй байхгүй. Эмчтэр очиод тэнчнээс юуг ялах вэ гэхээр те дүр санчлагын арга боё рентген зураг аваад яахан таараад ч юм уу. Үнэхээр тэнд яс байна уу? Үргэлжлүүлж таад хөдөлгөөнөө хийх боломжтой байна уу гэдгийг онцлох хэрэгтэй. Нэг бол магадгүй танай арын албанд үнэхээр эмч байж байгаа бол бас байж болно л та мэдээж. Ер нь бол ямар нэгэн бэрхшээл гэмтэл авлаа гэхэд манайхаа юун дээр алддаг вэ гэхээр одоо сошиал ертөнцийн юм чи мангар их болчихжээ. Би хазгаа гიშгчлээ яах вэ? Доорноос зөндөө юм орж ирж байна тэнцээ чи ингээл харж лээд янз бүрийн олон группүүд штэ шагаа булгарсан өвдөг тэгсэн ингээл амар олон групп байна. Тэн дээр хаяа тэн дээр ингээл орж хардгал юм л та ялчгүй нүднэр гараад ирдэг байхгүй. Тэгэнгүүт тэнцээ ингээд шүүмжлэхэр юмнууд амар их байдаг байхгүй. Рентген зураг тавьцсан. Эмчтэр очсон чи тэгээ хэлцэн энийг яах вэ? Эмчгээл үгэнд орлоо. Тэнцээс өөр юу хүсэж байгаа юм бэ тэр доороос тий. Гэх мэт чинь тэгэхээр хамгийн түрүүнд бид нэр мэрэгжлийн эмчид очиод чиглэлээ авах хэрэгтэй. Тийм байна. Ер нь бол аливаа юм дээр мэрэгжлийн эмчдэр очиж чиг зөвлөгөө авах хэрэгтэй байна гэдгийг бас хэлмэр санагдаж байна. Сошиал ертөнцийн арай л тийм. Тэрийг л ихтэй би ингэж бодож шүү. Хүмүүс нэгдүгээрт яадаг вэ гэхээр эргэлздэг юм уу? Эргэлзэж байгаа байхгүй. Эргэлзээд за би гайг байх гэдэг өөртөө найдаад байхгүй тий. Янз бүрийн гэмтэл байх. За хавдсан байх тий. Тэгээ хаван бууга зүгээр болчих واخ гэд тэгээ боддог. Дээрээс нь айдас ч юм уу тиймнээс болоо тэгээ цаа ингээ аргалчихэд эсвэл цаг хугацаа хүлээдэг ч юм. Яг тамирчдын үед л тэгж болохгүй واخ. Яагаад вэ гэхээр яг саяны шагаан дээр одоо ингээд доктортой үе бэжж тэр маань дараа нь одоо сайн эдгэн гэх юм одоо гэмтлийн дараа. Тэгэхээр саяны одоо булгалах юм хажууч далийг шигдэг штэ. Тэн дээр яадаг вэ гэхээр яг энэ доктортой байдлыг барьдаг. За ингээ хөлн дээр үзүүл гарн дээр за энийг шагаа гэд шагааны хоёр талаас нь хавчдаг юм яасан. Тэнгүүд хавчаар яс гэж нэрлэлтэй. Тэнгүүд энэ хоёр яс нь одоо гадна талдаа бол ATFL гэдэг нэг урд холбоос урд шаан шагаа дахил зүрийн холбоос арын PTFL за дотор талдаа бол дельтоид гэдэг энэ холбоосод байдаг. Тийм доктортой байдлыг хангаж өгчдөг. Энэ далийг шичингүүд нөгөө ингээ барьж исэн юм чинь ингээ гიშгчлэр энэ холбоос манд цунах юм уу дасарч. Тэгэх юм бол дараа нь нөгөө докторгүй болчих жоо. Докторгүй болоод дараа нь хаваа авдар бууцсан ч гэсэн зөөр ажил гიშгээд ачаал аваад ирэнгүүт өвдөд ихэл. Тэгээд өвдөлтөн заахаа им уугаа яваад ээж болно тийм эмчтэй очихгүй өрөө онцлохгүй им уугаа өвчнгээ намдаж байгаа ачаал багсан өвдөл нь борчд.
ахаад ачааллахлаар ахаал өвдөл докторгүй байгаа дэвэл нөгөө урагдл чинь нэмэгдэн ахаад нөгөө талын холбоосондоо нөлөөлнө. Тэгээ энэ үед чинь мөгөөс ясны гадуур мөгөөслөг гэдэг. Энэ ид чинь нөгөө докторгүй болчлоор тэнцвэр авдаг, ачаал авдаг газар чинь тэнхлэг нь өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө мөгөөсний ид чинь илэгдээд ирнэ. Тэгэхээр мөгөөсийг нөхөх асуудал гэдэг бол одоо хүртэл манай энэ ортопедик спортын дотор эмчилгээний хамгийн асуудал болсон асуудал. Нөхөх гэж байхгүй байгаа шүү дээ. Яг сүүлийн үед нөгөө PRP тариа, үдгээс тариа энэ гарч байгаа л да. Тэгээ гэмтлийн шалтгаантай үеийн өрөвсөл эрт эхэлчихэж байгаа хэрэг. Одоо физиологоор ч юм уу тийм 45-аас дээш насн дээр одоо нэг хөл гар өвдлөө гэж өвөө юм нэрэрдэн шүү дээ. Тэр байдал чинь 45-аас дээш, 50-аас дээш насн дээр эхэлдэг бол залуучууд дээр саяны гэмтлийг тоохгүй явсаар хагаад гэмтлийн шалтгаантай үеийн өрөвсөл гэж юм дөнгөж 30 гараад ч юм уу тийм эхэлчихдэг. Нөгөө талаараа тамирчны саяны нийтлэг алдаа яг зөв. Юу вэ гэхээр хаван буучлаа, зөөр багсчлаа. Гайгүй байлгүйдэг яваад чинь. Гайгүй байлгүйдэг гэж яваад байдаг. Гэтэл тэрэн дээр тухайн саяны зөвлөлд би холбоосууд ирсэн шүү дээ. Холбоосууд ингээд салчаад буцаад анатомийнхаа байрал дээр ороод сорвч шидэх хугацаа өгөхгүй дараагийн давтамжтай хөдөлгөөг нэг дахиад ачаал өгöd байгаа. Тэгмүүд энэ нөгөө талаараа яваад дараа нь өвчин намдааж агаад дараа нь өвдөд байна. Энэ эргээд харах хууч өвчин гэдэгтэй адилхан сэдрэлтэй гэмтэл явждаг. Ваа ингээл ямар нэгэн ачаал өгөхгүй байхад өвдөхгүй. Тэгэл өмнө хийдэг байсан хөдөлгөөн боё бүжихэд техник хийх гээл явж идэл дахиад өвдөдөг гэсэн. Тэгвэл нөгөөтг сэдрэлтэй гэмтэлж байгаа. Тэгэхээр энэ дээр зөв онцлогоо заалшгүй жохол гэсэн. Тийм түрүүн асуулт асууя. Түрүүн би нөгөө нэг би 10 жилдээ айгүй их сакс тоглодог байсан байхгүй. Саксан дээр яг үсрээд буухад шагаа бол бас айгүй эрсдэлтэй байдаг шүү дээ. Хүний хөл дээр гიშгдэг тий. Тэр тохиолдолд би хамгийн анх заяа сургуулийнхаа аваргаар яг зүгээр нэг хан руу үсрээд буухтаа далийг гიშгээд нүд харанхуулаад тэгээд хамгийн анх гიშгцнээс хойш яг тухайн үед бол нөгөө нэг яг л дөрөвний хэлжээс нөгөө нэг арга хэмжээ авч байгаа юм л да. Юугаар боогоол ороохоо. Тэгээд бид нар чинь гутлаа чанга үдээ. Тийм үстэй. Тэгсний дараа дахиад нэг бас юу гэдгийг те гайгүй болчлоо гэж бодоол яг тоглоод дахиад гიშгээд. Ерөөсөө ингээд суларчдаг юм шиг санагдсан надад. Яагаад гэвэл би имчилгээ хийгээгүй. Тэгээд нөгөө нэг тэгээд яг одоо шагаа байлаа гэхэд шагааны дээш одоо шилбрүү шилжиж байгаа хэсэг маань ингээд нарийсаад ирд юм. Махан байхгүй болсон юм шиг. Тэгэхээр яг түрүүний л тохиол болсон юм байл та. Яг би өөрөө нөгөө яг тамирчин бол байгаагүй. Тий. Түрүүний толгой дээр ярьжсэн гэс нөгөө 1-р урууны хаалгас боловс гэх нөгөө градус өөрчлөгчөд ингээд аваагаад идэг эмгтээчүүдэр тохиолддог. Тэр их миний бодлоор юун дээр их таарсан юм шиг. Над дээр өөрчлөгч хүмүүс дээр балетын дандаа нөгөө каски гэдэг амар юм хүмүүс шүү дээ. Подиумны ингээд зогсчлоо. Тэнгүүт яг тэнцээ ирж байгаа шууд ачаал 1-р уруу буюу одоо эрхийн уруун дээр ирчихдэг. Тэгээд тэр уруун дээр байн ачаалыг нэг давтамжтай удаан авдаг учраас магадгүй тэрнээс үүдэлтэй юм шиг надад. Яг балет тэр хичээлдэг бүжигчид кейсүүд хаалгаанд орж ирсэн, тийшээ тариад хариулж ирсэн гэл янз бүрээс амар. Тэр миний бодлоор эмгтээчүүд тэр эрчүүдийн хувьд тэгж төгсдөг юм байт юм. Гайгүй байхгүй. Балетчин эрэгтэйчүүд бол зогсно. Охтуудын бол та нарын хувьд бас ингэдэг бах тайгүй юу? Тий. Гэхдээ яг өлмий дээр гарах ч гэсэн хуруу ийм байдалтай. Ийм чигээр уран дээр биш яг ингэ. Тэгэхээр бас нөгөө хуруу нуучаа ачаалаа хувааж аваад шүү дээ. Аль тохиолдолд энэ хөлийн 1-р хуруу гэдэг юм хамгийн чухал тэнцвэрийг хамгийн их өгдөг. Зөвл одоо зүгээр өөр жишээн дээр шүү бүжигчин биш. Одоо ингээд жигшин шинжний хөл гэдэг байхгүй юу? За. Шарах хөлний шарах гэдэг. Тэн дээр хэрвээ тэгээ шархлаад ингээд өвчөөл тэнгүүд тайралт их болдог. Хэрвээ тэгэд болвол 1-р хурууг авч үлдэх юм бол дараа нь тэр хүнийг алхаж явах тэнцвэрийг 1-р уруу байхад тэнцвэр алддаг нэг тийм юм тий. Жишээлбэл тэр ер нь бол хүний тэнцвэрийн их тастай гарч байгаа шүү дээ хөлн дээр л тий. Хөлнийхөө эрхийн урууг хайрлахгүй бол болохгүй найл гэсэн үг байна шүү дээ. Тэгвэл бол одоо нөгөө бүжигчин тэр чигээрээ тэнцвэр шүү дээ тий. Тий шүү дээ. Тий. Ер нь хамгаалах хэрэгсэл хэрэгэлдэг вэ? За хамгаалах хэрэгсэл яг тейпнүүд л дийлэнхтэй хэрэгжилж байгаа. Булчин дэмжих үүднээс. Тэгээ ялангуяа нэг үеийн холбоосууд дээр аягүй. Тэгээ одоо нэг үе бодвол спортынхаа маань тепиг аягүй хэрэгэлдэг болчих. Тэгээ өмнө нөгөө нэг юу байсан юм байна л да. Гэмтсэн тохиолдолд хэрэгэлдэг гэж ойлгодог хүмүүс. Одоо болохоор гэмтлээсээ өргөсөн сэргийлэлт бол хэрэгэлдэг гэдэг нь одоо соёл ч юм уу тий. Соёл болцсон. Тэгэхээр эн чинь бас яаж наах вэ гэдгээс
Өөрчлөлтөөр ер нь бол бас тейпингийг бас сайн хэрэгжилжээ гэж зөвлөмөр л юм л да. Тэр чинь болцсошгүй гэмтлээс бид нэр өөрчлөн сэргийлж чадаад байгаа байхгүй те. Түүнээс бүжигчний хувьд бол учиргүй нөгөө нэг юм хамгаалтын бэхэлгээ мэлхээ зүөх боломжгүй шүү дээ. Тэр чинь одоо хажуудалтай хатуулах тийм болохоор бүжигчтэй ялангуяа бүжигчдийн хувьд бол тейпинг нэлээ хэрэглэмээр энд бас энэ Narmaflex гэдэг ба энэ Монгол тайлбартай. Тийм дараа нь төгсгөлд гоё бэлэг өгнө. Баярлалаа. Тий. Нөгөө талаар ингээ олон улсын тэмцээнд явж байхад ер нь даатгал хэрэг даатгалдаг. Одоо над дээр нэг жишээ байна л да. Ер нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой. За одоо олон улс эхлээд Монголоос ярил л да тий. Одоо Монголд манай эрүүл мэндийн даатгалын систем бас л гацаанд байна шүү дээ. Одоо эмнэлгүүдийг санхүүжүүлж чадахгүй ч гэх юм уу. Ямарваа нэгэн бэрхшээлийн план авлаа гэдээ ирэхэд өөрчлөх гэхэд даатгалын хөнгөлтэй байхгүй. Нөгөө тамирчин, дан ганц тамирчин биш, иргэд дээр ч гэсэн яригдаад байгаа байхгүй. Хуржрээд ялангуяа манай бит хоёрын төрлийн мэсэл бол нэлээд өртөх ихтэй. Гэмтлийн мэсэл бол өндөр өртөгтэй юм их хэрэгэлдэг. Тийм учраас төлбөрийн өвтгчс нэлээд өндөр өртөг. Тэнгүүд нөгөө эрүүл мэндийн даатгал байхгүй болцсон. Иргэдээс 100% бол шууд халааснаас нь гарч байгаа байхгүй. Тийм, шууд халаас нь гарвал. Тэнгүүд энэ дээр улсын эрүүл мэндийн даатгалд итгэхэд амар хэцүү болсон. Тэр нөгөө талаараа юу гэж хэлэх гэхээр одоо хувийн эрүүл мэндийн даатгал айгүй чухал юм байна. Одоо жишээ нь одоо бас хэлэхэд маань Түмэн Дэмрэл маань даатгалын мэрэгчлээ. Тийм даатгалтай ажилтдаг. Тийм мэрэгжлийн тамирчин боловч бас хажуугаар нь ажиллахгүй болохгүй байгаа шүү дээ. Болохгүй байгаа даа. Одоо яг ингээд шууд явах зүрх ярьж байгаа чинь бид нар спортын хувьд бол саксны тамирчин, волейболын тамирчин магадгүй яг мэрэгжлийн гэдэг статус дээр байж болоод тах шиг байна те амьдралд нь хүрэлцэдэг. Тэгэхээр бас даатгалын мэрэгчлэлтний үүднээс бас энэ талаар асуувал гэж бодоод байна л да. За би бол яг ер нь бол миний бас яг мэрэгжлийн шахуу болцсон нэг зүйл маань даатгалын салбар болж байна. Амар даатгалд ерөнхийдөө борлуулалт хариуцсан захирлын албан тушаалыг хашаад явж байгаа. За манайхны хувьд бол даатгалын боловсрал гэдэг зүйлийг за өмнөх нэг 4-5 жилээс илүү сайн ухаарад эхэлсэн болов уу гэж би бодож байгаа. Тэр тусмаа эрүүл мэндийн даатгал бол ямар чухлыг бол хүн болго мэдээд эхэлсэн. Яагаад вэ гэхээр за би гэмтэж бэртлээ. За гэмтэж бэртээгүй байсан ч гэсэн надад эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгтэй тохиолдолд бүхэл зүйл надаас халааснаас гардаг шүү дээ. Гэтэл яг тэр үеийг тэр гарах санхүүгийн эрсдэл буюу санхүү яг таны халааснаас гарч байгаа мөнгийг нь даатгалын компани хөндлөлбөрөөр олгочвол хүнд ямар гоё вэ те. Ирээдүйд би ямар эрсдэлтэй явж байгааг мэдэхгүй байхгүй. Нэгэн тал угаасаа нөгөө нэг те эргэн тойрон асар их эрсдэл байгаад байгаа. За өвчлөл юу байдیں те. За сүүлд нь одоо бүр харахыг өвчин гэдэг ч юм уу. Тэгээд маш олон төрлийн зүйл байна л та. Гэмт ёслоос үүдэлтэй, гэмтэл бэртлүүд байна. Энэ тохиолдол энэ болгон төр чинь юу үүсдэг вэ гэхээр дандаа санхүүгийн хүндрэлүүд л үүсдэг. Энэ бүхний ард эмчилгээний зардлууд явдаг. Тэгин гут энэ эмчилгээний зардлуудыг би өөрөөсөө гаргаад ах юм уу? Эсвэл би те эрсдлээ шилжүүлэх механизмыг ашиглаж болох юм уу? Энийг даатгалын компаниуд зах зээл дээр оруулж ирснээрээ тухайн хүнд нэгдүгээрт Монгол хүн эрүүл байх л дээ, тий. Ядаж эрүүл мэндэ алдсан тохиолдолд тэрийгэ сэргээгээд одоо авах боломжтой эмнэлгийн үйлчилгээг авахд төлбөр нь хүрэлцээтэй байг, тий. Тэр тохиолдлороо тэр үүднээсээ даатгалын салбарын ер нь бол голлох бүтээгдэхүүн бол эрүүл мэндийн даатгал болоод явж байгаа. Ер нь яг амар даатгалын хувьд бол сая жишээ байна л тий. Над дээр сарын өмнө амар даатгалаар даатгалсан нэг тамирчин хаалгаанд орсон. Тэр яг нэр нь ч гэсэн амар л байна л да тий. Яалчгүй амар шидэгчлэрээ төлбөрийн тухайд тий. Төлбөрийн тухайд айгүй амар шидэгдчих жоохгүй тухайн иргэн болоод үйл ажиллагаа буюу одоо хийж эмнэлэгдэж гисэн амар тий. Тэгэхээр нэртэйгээ адилхан амар л санагдсан. Тэр үний хувьд болохоор гэмтцэн ямар нэг юм шаардахгүйгээр шууд нөхөн төлбөр нь бол даатгалаас орж байгаа. Тэгэхээр энгийн нэг юм бодоол байна л да. Одоо ингээл нийт тээврийн хэрэгсэл даатгалтай адилхан за эрүүл мэндэд даатгалч болж байна. Тэнгүүд эрүүл мэндийн даатгал яалч гэнэ хоёр хаагчтай байхгүй. Хувийн даатгал, улсын эрүүл мэндийн даатгал. Улсын эрүүл мэндийн даатгал болохоор одоо нэг жолоочийн хариуцлагын албанд даатгал шиг те шууд цалин дээрээс авчаад байна. Авчаад байгаа мөртлөө бид нэр тэрийг хүртээмжлээ балер хэрэгжилж чадахгүй байхгүй. Энтэй адилхан одоо хувийн даатгалыг одоо жормолох нь нас хаашаа чинь. Энэ бол яалчгүй сайн дурын үнцэн дээр болчиход байна л та. Тэгэхээр ер нь бол яг
улсын эрүүл мэндийн даатгалд итгэхэд ер нь бол их хэцүү болчлоо тий. Тэгэхээр ер нь эрүүл мэндийн даатгалыг бас тодорхой хэмжээнд мэдээж гэрээнээс ашиглалтгалаад үн төлбөрийн хувьд өөрчлөдөг баг л та тий. Нэг жишээ Монголд бол ингэ явчихна. Олон улс болохоор сайн 2 жилийн өмнө тохиолсол би нэг шгшээ баг дагаад Азербайджанд явчихсан. Тэгэхэд мааны тамирчин гэмтчихэд. Тэгээд амралтын өдөр таараад ирнэ. Хөлбөмбөг шгшээ юу? Тий. Амралтын өдөр таараад яалтчгүй тэнд очиж шинжилгээ өгөөд үйлчлэг авах хэрэгтэй болчихгүй тухайн улсын эмнэлэгт. Тэгэхээр би бодоод тахад тэр нөгөө аяллаа даатгал гэдэг нь ч юм уу, гэмтлийн даатгал гэдэг ч юм уу, тухайн тамирчин дээр байсангүй юм байна л даа гэж бодлоо л даа. Тэнгүү тэр амралтын өдөр очингууд тэнд чи яад юм бэ? Энгийн өдөр биш, ажлын өдөр биш, амралтын өдөр гэсэн чинь тарифа 2 дахин нэмчихэж байгаа юм. Яагаад гэвэл тэнд эмчтэй эмнэлгийн ажилчид амралтын өдөр амрах ёстой цагаар ажиллаж. Тэнгүү нөгөө талаараа бас нэг бол энэ зөв л дээ тий. Тэнгүү даблчээж төлбөрийг нь даблчээж салингийн тавьдаг ч юм уу тий. Тэнгүү тэгэхээр олон улсад юу н хэрэг хүлсэн. Яг чиний тухайд ингээд тохиолж ирсэн одоо ингээд олон улс тэмцээнээр явчаад Бэртлават ч юм уу тий. Ямар нэг эрүүл мэндийн төсөлмж авахчлаа явж байгаа. Тий, яг надад яг наадах чинь тохиолдсон байхгүй юу? Яг би 2023 онд яг нэг дэлхийн аваргын тэмцээнд яваад биднес Шэнзэн, Хятад улсын Шэнзэнд бэлтгэл хийгээд 10 хоногийн турш бэлтгэл хийж байгаа байхгүй. Тэр чинь бас маш өндөр темптэй. Тийм бэлтгэлд орцсон байсан. За яг тухайн үед нэг би хурууга гэмтээдэг чи тэнч байгаа байхгүй. Тэгээ гэмтээгээл за шууд тухайн үед шууд travel insurance гэж үгүй. Гадаад зорчигчийн гинти ослын даатгал гэж ярьдаг. Биднээс гадаад аяллалын даатгал гэж Монгол улсад ерөнхийдөө байдаг. Энэ яах вэ гэхээр гадаад аялж явах хугацаанд гинти осол тий. За тэгээд дээрэс нь нэмэлтээр бүр онгоц саатах, ачаа тийш алдах, ачаа тийш саатах. Тэгэхээр чи бүр ингээд комплекс юм биш үү? Комплекс. Тий. Тэгээд дээрэс нь бүр хуулийн хариуцлага хүртэл бүр баталгаа гаргаж өгдөг байхгүй. Тэрэн дээр яг над бод кейс нь тохиолдохгүй юу? Би чинь бол угаасаа даатгалаас бол ямар нэгэн байдлаар заавал нэг даатгуулж иж явдаг, үйлдэл хийдэг. Тэгсэн чинь би тухайн үедээ нэг эмнэлэгтээ үзүүлээд за оншоо авлаа. Миний гэсэн чи хуруу бүр ингээд юм хавдцсан. За уучлаарай та одоо ерөөсөө бүжиглэн гэж байхгүй шүү. За бүжиглэлийг хэд хуруу ашиглахгүй шүү гэж. Би хуруугаа ашиглахгүй яаж бүжиглэх юм бэ? Айхтар эргүүлэх хэрэгтэй юм шүү дээ. Тэгэн гутаа за окей чекап хийсэн гээд юуны рецепт гаргаад ирчих. Тэгэн гут нь эн чинь нэг CHP ассистент шиг манайх нэг шууд нэг тусламж үйлчилгээ зохион байгуулцдаг тийм компани таахгүй юу? Ассистент компани. Тэрэн лөө мэдээлэл өгөөд окей за ингэсэн болвол та ингээд ийм баримтаа бүрдүүлээрэй гэд өгчөж байгаа. Тэгэн гут нь би баримтаа бүрдүүлээд тухайн үед чинь айгүй олон юм авсан. Өвчин намдах юм авсан. За тэгээд нөгөө нэг цааталт нь ямар нэгэн байдлаар өрөвсөл үүсч магадгүйгээд өрөвслийн эсрэг юм авсан. За тэгээд дээрэс нь нэг юм тосон түрхлэг үт юм байл. Өвчин нэг юу байдаг. Шууд хөлдөгч шиг тийм. Тэгэн гутаа юм наалт авсан. Наалт бэлгээ. Тэгээд аваад төлбөр төлөөд рецепт аваад явсан. Тэгээд дэлхийн аваргаасаа буцаж хурж ирээд даатгалын компанид материалаа бүрдүүлж өгөөл тэгээд шууд орно авчиж. Энэ жишээний те аюул олон жишээнүүд байгаа. Тэгээд түрүүн хэлэхэд яг нэг албан журмын даатгал нэг заавал даатгал гэдэг байгаа шүү дээ. Яг даатгалын үндсэн зарчмыг би яг өөрийнхөө боломжийн хэмжээнд тайлбарлаад өгч л дээ. Даатгал маань өөрөө анх үүсч өгчөхдөө биднес ер нь нэг юм ингээд нөөцсөн үүсгэчихье. Заавал та хураамж төссөн ч гэсэн заавал эргүүлээд даатгалтай нөхөн төлбөр аваад тах нь тийм юу биш. Энэ нэг юм бусдад туслая гэсэн нэг тийм юунд ор үүссэн байгаа байхгүй юу? Яасан бэхээр тэр нөөц сангаас хэрэгтэй хүнд нь нөхөн төлбөр олгох чинь би ингээд нийтээрээ тусалж байгаа шүү гэдэг тийм нэг үндсэн санаа нь яваад байгаа. Тэр нь ингэж олон жил хөгжсөөр яваад даатгал одоо ингэж явцсан байгаа. Жолооч хариуцлагын даатгал бол яг нэг заах би гаргаагүй. Одоо бид 3 гаргаагүй л гэхэд тэнцээ хин нэг нь ямар нэгэн байдлаар өөрөөсөө санхүүгийн эрсдэлд орж байгаа хгүй. Тэрэнд биднээс тусалж байна гэдэг байдлаар хүлээгээд авчвал маш ингээ хөнгөн санагдав. Тэгэхээр биднээс бусдад бас ингээд хүмүүнлэгийн ер нь бол тиймэрхүү. Тэгэхдээ намайг одоо юу яалаа гэхэд бусад хүмүүсийн бас төлөрсөн нөөцсөн дээр бусад хүмүүсээс над тусалж байгаа шүү гэдэг мэдрэмж юм. Түүнээс даатгалын компани өгöd байгаа хэлбэр биш байхгүй. Даатгалын компани энэ нөхөн төлбөрийг зарцуулах шаардлагатай хэрэгтэй хүнд нь өгж байгаа тийм л процесс. Даатгал дээр би бас энэ
давхар даатгалч ер нь дэмждэг л дээ. Яагаад гэвэл би сая 4 жил Японд байж байгаад ирсэн. Тэгэл ер нь бүх хүн даатгалаас одоо эрсдлээс сэргийлээд даатгалыг бол аягүй ашигладаг. Бүх юм дээр байр, машин, эрүүл мэнд бүх юм дээр. Сургалтын төлбөр бараг тийм баг шүү. Тэгээд өмнө нь Монголд эрүүл мэндийн хувийн даатгал гэхэлэр даатгалын компаниуд тэн дээр өгдөгөөс айгаад яг зөв. Яагаад вэ гэхээр эрүүл мэнд чинь аяга өндөр төлбөртэй, эрсдэлтэй одоо юугаар хэлвэл хувийн байгууллагууд ашиг багтай гэдэг тийм. Тэгэхээр одоо танай даатгалын тэрүүгээр одоо ялгаа гарч байна шүү дээ. Эрүүл мэндийг даатгах чинь. Энэ давуу тал нь одоо танай байгууллагын үед юу байна? Тий. Биднээсээ яг ер нь бол зориг гэх юм уу тий. Зориг нь биднээс аль болохоор нэг Монгол хүн эрүүл байгаасай. Тий. Энэ л биднээсийн чин хүсэл байхгүй юу? Монгол хүн эрүүл байна. Эрүүл байгаа хүн өөрөө эргүүлээд нийгэмдээ улс орондоо тий баялаг бүтээх тийм боломжтой байдаг. Эрүүл хүн эрүүл сэтгэх шүү дээ тий. Тийм болохоор энэ үднээсээ биднээс ийм зоригтой ажилтдаг. Тэгж хардаг. Түүнээсээ одоо түүнийхээ дагуу чинь угаасаа эрүүл мэндийн даатгал нь өөрөө ашигтай бүтээгдэхүүн бол биш тий. Тийм баг. Ганц зориг нь бол биднээс тий Монгол хүн эрүүл байгаасай л гэж боддог. Тэгээд би бол 4 хүүхэдтэй байхгүй юу? Эхнэр 4 хүүхэдтэйгээ амьдэрдэг. Тэгээд биднээс бол бас яг л ингээ эрүүл мэндийн даатгалтай. Яагаад юу яаж байгаа вэ гэхээр одоо миний аим, эхнэрийн маань аим тий бид хоёрын аим биш байхгүй. Манай гэр бүлийн аим. Тийм болохоор биднээс жил болгон одоо 2 удаа одоо заавал урьдчилан сэргийлэх үзлэгт ордог. Тэрнээс одоо шаардлагатай эмчилгээ үйлчилгээгээ хийлэгдэг. Тэр гарч байгаа зардал маань нөхөн төлбөрөөр даатгалын компаниас ороод ирдэг. Энэ ач тусыг хүмүүст ойлгуулах нь амар чухал байдаг. 2 удаа урьдчилан сэргийлэх даатгалын төлбөрийг бүгд эмчилгээний төлбөрийг бүгд даатгалаас гаргах юм шүү дээ. Гоё юм биш. Одоо чи юу гэх юм магадгүй зүгээр энгийн байдлаар бодогдлоо л да. Бид нар чи одоо ингээл урьдчилан сэргийлэх үзлэг гээл жилдээ нэг байгуулгаараа тий орж ин тий. Тэгэнгүүт одоо амар даатгалцсан гэр бүлэрээ даатгалцсан баг тий. Миний ойлгосноор бол 2 удаа өрсөн сэргийлэх үзлэгийг чинь даачиж шүү дээ даатгал. Багцаас хамаарж ингэж байгаа байхгүй юу? Яг ер нь бол нэг урьдчилан сэргийлэх үзлэг маань өөрөө эрүүл мэндийн шинжилгээний багц үүдэг шүү дээ. Багцаа биднээс сонгочдөг байхгүй юу? За нэг 300 мянган төгрөгийн чекапын зардал гээд саплимент тавьсан байл. Окей. Эхний удаадаа 150 мянган төгрөгийн онцлогоотой юуг нь орч. Нэгмут нанд дараа нь дахиад 150 мянган төгрөгийн онцлогоо ирэх нь үсчдэг. Байж идэг. Тэр чинь гоё шүү дээ. Ер нь нөгөө нэг өрсөн сэргийлэх үзлэг гэдэг маань айгүй чухал та тий. Ер нь альва гэр бүлтэй дан ганц тамирчин гэхгүй ер нь иргэдийн хувьд л тэгээ жилдээ шүү ядаж нэг удаа тий. Нэг удаа онцлогоо хийж. Нэг удаа шүү. Тий ядаж нэг удаа тий. Би ямар байна вэ гэдгээ биер мэдэрсэн. Мэдчих хэрэгтэй байхгүй. Одоо албан байгууллагууд бол миний ойлгосноор албан байгууллагууд сүүлийн үед ажилчтай айгүй сайн жилдээ нэг удаа ялцчихгүй хамруулдаг болчиход байгаа байхгүй. Тэгээ жилдээ нэг удаа ядаж тэгээд орцсон байхад би ямар байна, ямар анхаарал авах байна гэдэг. Гэтэ яг мэдээж чинь ямар багц, ямар шинжилгээ хийж чаас шалтгаалаад онцлогооны юмнууд өөр алтай. Ялангуяа одоо нийгэмд нийтлэг тохиолдож байгаа одоо өвчлөлүүдийг илрүүлчих боломжтой байхгүй. Нэг удаадаа орцоод нийтлэг тохиолдож байгаа өвчлөлүүдийг тий. Саяны бүжгийн спорт руу иргэд орё гэж бодож байна. Тэн дээр нэг одоо мөндэс хамтлагийн ард арын албанд нь яг ямар мэргэжилтэй хүмүүс байдаг? Тамирчид нь үү? Үгүй. Арын албанд уу? Одоо сэтгэл зүйч, хоол зүйч гэдэг дээ. Албан тушаал нь болохоор яг нь ер нь бол яг л эмч бол байгаа. За тэгээд сэтгэл зүйч маань байгаа. Дээрээс нь одоо нэг хувцас оёдл байна. За хоол зүйч байна. Хувцас оёдлч бас өөр амар чухал гэдэг. Биднээсийг ингээд хувцас бурхан бийж өтгөр гэдэг шүү дээ. Яг дээр нэг бүжгийн үндсэн хувцас чи өөрөө нэг энгийн хувцаснаас шал ондоо байдаг. Тэгээд тэрүүгээрээ ч биднээс нэг бүр яг тэрэндээ ач холбогдол өгдөг. Биднээсийг сайхан харагдуулах зүйл гэдэг. Хойдолт маань ингээд гүйцэтгэх удирдлага маань байдаг. За тэгээ манай үүсгэн байгуулагч маань байдаг, дасгалжуулагч маань байдаг. Багийн хувьд бол нэлээд өргөн. Тэгээд биднээс одоо яг юу гэдэг юм бас нэг тийм энергийн төвшөнд зөвлөгөө өгдөг тийм нэг том хүн байдаг. Энергийн төвшөнд. Биднээс чинь өөрсдөө нэг одоо юу гэдэг биднээс оюун бодолд нөлөөлж байгаа юм л та. Итгэл үнэмшил төрүүлдэг.
Тэ биднээс алт авныг зорьсон бол алтыг байнга одоо юу гэдэг хоногшуулдаг ингээ далд ухамсартаа нэг тийм олон нэг юунууд байгаа. Гой өргөн бүрэлдэхүүнтэй юм тий. Тийм байна. Энэ дээр би нэг тэгж бодсон бүжигчдийн үед. Бусад спортын тамирчдыг бодвол сэтгэл зүйн илүү одоо уналт гэх юм уу тийм зүйл айгүй баг бах. Нөгөө талаараа одоо ямар нэгэн мэрэгчлэлтэр нэг стресс тайлах гэж байдаг шүү дээ. Тэрэн дээр болохоор тэгж бодоод идэх. Эднэр стрессээ бүжиглэхээр гаргаж байгаа. Нэгт бүжгийн хөдөлгөөнөөр явчих чинь. Дараагийн дугаарт эднэрт дуу хөгжим гэдэг аюул гоё юм тий. Дуу хөгжим чи өөрөө зүгээр сэтгэл зүйн эмчилгээ баг. Тий. Тэгэхээр би тиймэрхүү байдлаар арай өөр байд юм болоо гэж боддог л да. Одоо ингээл юун дээр ингээл юу гэдэг бусад спортын төрлүүд дээр тий. Тулааны спорт гэнгүүт л гарч ирэхтэй тий гоё аян дээр гарч ирэл. Гарч ирдэгтэй. За бусад спортын төрөл тэмцээнд тоглохынхоо өмнө хөгжим сонсдог. Яг зөв. Гэтэл та яг тэмцээн дээр хөгжмөө сонсоод байгаа болохоор илүү их сэтгэл зүйн үед арай юу гэдэг чинь гоё байдаг байх гэж бодоод байдаг байхгүй. Химнэл чи өөрөө угаасаа хүнийг маш их нэг актив болгодог. Яадаг вэ гэхээр тэр химнэл хүнийг нэг одоо нэг осондоо долгионыг ингээд эрчимжүүлж идэг. Яг биднээсийн хувьд болохоор яг тийм. Хөдөлгөөн хийхэд хөдөлгөөн өн чи өөрөө темпо явж байгаа шүү дээ. Темп дандаа юм темптэй байгаа. Темп маань өөрөөсөө биднээс ингээ биеийг удирдах гэдэг. Хөдөлгөөн бүрийг биднээс темпэн дээр хийдэг буюу тоон дээр хийдэг. Тэгэхээр ингээ тооллого явж гин, темп явж гин энэ дээр хийсэн хөдөлгөөнд амжих гэж байгаа тэр одоо ситүэйшнүүд болохоор амар чухал байдаг байхгүй. Тэгээд биднээс гол нөлөөлдөг зүйл маань яг л темп. Тухайн темпэн дээр биднээс өөрсдийнхөө яг спортын үндсэн зүйлийг хийж байгаа учраас тэрүүгээрээ биднээс арай илүү бус спортоос арай ондоо юм бол гэж боддог. Одоо жишээл жимтэй бас ойролцоо байж болох юм. Жимийнхэн яадаг үлээ те. Татахта чихвчтэй, хөгжимтэй. Тэр нэг ёсондоо биднээс химнэл авч байгаа. Химнэлээр тэр булчингийн санах хойд одоо muscle memory гэж ярьдаг шүү дээ. Булчингийн санах хойд нөлөөлж өгч байгаа. Тэгснээр одоо булчин сэргээдэг гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйл байдаг. Долгион л өгч. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд илүү доктортой ч гэх юм уу тийм бусад спортын тамирчдын хувьд бол тийм байдаг байх шүү дээ. Одоо яг ингээд төсөөлөд үзлээр яг тийм баг. Сакс, хөл бөмбөг те, тулааны спорт, жудо бүхний төрлүүд яг тэр үйлдэлээ хийж чадаа хэзээ ч хөгжмөнөр хийхгүй байхгүй. Үгүй яг тэр чинь тэгээд хүн болгон дуртай юм аа хийж байгаа юм чинь сэтгэл зүйд бас л кайф авч байгаа шүү дээ. Давхар зүгээр нөгөө хөгжим ингээд дэмжлэг яваад байдаг бол гэж бодод байдаг. Илүү даваа талаа юм те. Тийм спорт яваад. Тэгэхээр бүгдээрээ бүжгээр хичээлцгээе. Ер нь тийм үстэй. Тийм шүү дээ. Бүжгийн өгж байгаа бен гэж ярьдаг шүү дээ. Бенефитүүд. Бенефитүүд бол маш их л дээ. Нэгдүгээрт эрүүл амьдралын хэв маяг. Яг үнэ. Тийм. Одоо хүүхдүүд яагаад бага учраас бүжиглээд байна гэхээр одоо энэ бие бялтрын өв тэгш хүмүүжил гэдэг. Тэр нь булчин зөв хөгжүүлэхийн хажуугаар одоо нурууны гол шугам гэж ярьдаг. Гол шугамыг маш их хөгжүүлж өгдөг. Ялангуяа одоо нурууны одоо том булчингууд гэдэг чинь тэр булчингуудыг маш сайн хөгжүүлж өгдөг. Тэгээд дээрэс нь сэтгэл хөдлөл гэдэг чинь хүний хөг баг. Тэгэхээр булчин айгуу жигд хөгжүүлдэг юм шиг санагдав. Жигд хөгжүүл. Одоо Moon Dance банд яг хэдэн гишүүнтэй вэ? Яг итгэдэг хичээл. Moon Dance хамтлагийн гишүүд гэх юм бол яг зүгээр талбай дээр гарч байгаа үндсэн бүрэлдэхүүн буюу 8 хос бүжигчин гэсэн. 8 хос байдаг. Тэгмээд одоо манайх чинь 2 баг болчиход байна шүү дээ. Латин Америк стандартын баг гэж явж байгаа. Тэгээд тэрнээс гадна B team гэж байгаа. B team нь бас дахиад дотроо задарна. Тэгэнгუთ хүүхэд насны хамтлагууд үүссэн байгаа. Тэгээ хосын бүжигчд байна. Ер нь бол насны маш олон тамирчид байгаа. Тамирчдыг одоо яг бүр тоог нь бол хэлж мэдэхгүй байна. Тэгтээ бас нэлээд холд авсан. 200 300 нэлээд холд авсан. Өргөн бүрэлдэхүүн шүү дээ. Гоё юм шүү дээ. Нийт нөгөө нэг яг бүр нэг спортын цол зэрэгтэй тамирчид төрүүлсэн гэдэг юм бол манай Саранхүү багш үүсгэн байгуулагч маань бол өөрийнх нь хэлжсэн тоогоор нэлээд өндөр байсан шүү. Тий. Тэр болгоо маань л бүгдээрээ тамирчдаг гэсэн. Тэгэхээр Moon Dance-д харьяалтай гэж явбал 200 300 гэж ойлгож байна тий. Одоогоор байгаа идэвхтэй актив тамирчдын хувьд ч тий. Түүнээс ш суралцагчдын хувьд гэх юм бол энэ чинь бүр нэлээд өндөр болсон тий. Тэр тодорхой хэмжээний одоо Moon Dance гэх чинь одоо клуб гэж байгаа шүү дээ. Клуб гэхэд клуб нь мэдээж тодорхой хэмжээний төлбөртэй байдаг. Хөхтэй хичээлээ. Өөр тэглэг байх үү. Тийм.
Тэнгүүт нэг санаа төрлөө л да. Одоо ер нь бидний ингээд хийх гээд байгаа зорилго маань одоо бидний насаас явж байна те. Мэргэжлийн төвчний нас хэд хүртэл байдаг бол те. Тэрнээс одоо та залгамжлагч халаагаа бэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нийт болгоныг бидний одоо энэ подкастны гол зорилго маань юу вэ гэхээр аль болох цаашд те спортоор эрүүл аюулгүй хичээлэх. Үүний тулд бидэнд юу хэрэгтэй вэ? Хамгаалах хэрэгсэл хэрэгтэй. Одоо тейпинг бодог. За дээрэс нь даатгал сая хэрэгцнэ гинти эрсдлийн даатгалууд гэж болж байна. Тэгэхээр нэг асуулт байна. Тэр болгоно тамирчтай даатгалдаг. Тамирчдыг бол одоо яг тэмцээний үеэр бол даатгуулж байгаа. Тэмцээн гэдэг маань одоо орон нутаг хооронд явдаг ч юм уу тий. Тэр тухайн хэсэг хугацаанд даатгуулж байгаа. Тэгтээ бол биднүүсийн яг үндсэн бодлууд бол байдаг. Тухайн тамирчин маань өөрийнх нь эрүүл мэндтэй холбоотой асуудал шүү дээ тий. Тэр тамирчин одоо спортоор хичээлж жагаад өөр амьдралгүй бол яах юм? Бүжгийг гимтснээс болоод. Тэгтээ гимтэхтэй одоо буруу имжлэгийн үйлчлэгээ хийлгэсэн байдаг ч юм уу тий. Мэдлэггүйгээсээ болоод орчин сэргийлэлд ороогүйгээсээ болоод бас эрсдэл үүсвэл яах вэ гэдэг талаар хэрвээ даатгал ороод ирэх юм бол биднээс яг нэг түрүү ярьжсэн тий. Эрсдлийг өмнө нь илэрүүл тий. Тэрнээс урьдчилан сэргийлэх хамгаалалт байдлаар одоо чекапыг байнга хийж хөвшиг гэдэг ч юм уу тий. Тэгэхээр ер нь нөгөө нэг залуучуудад тий ингээд хандаж хэлэхэд одоо спортын клубүүд тий бүжгийн клубүүд гэцэрэг явж байгаа зүйл маань бид нар залуучуудаа ирээдүйн хойч үе эрүүл тий спортоор идэвхтэй хичээлхийн тулд нэг ялангуяа эрүүл мэндийг ялч хамгаалах хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь бол тийм эрүүл мэндээ нэг даатгуулах хэрэгтэй юм байна тий. Тэгжээж бид нар хойч залгамж үе эрүүл байх. Хоёрт хамгаалах хэрэгтэй тий. Хамгаалах гэдэг маань тогтмол хэмжээнд хамгаалах хэрэгслийг зүүж хэвш. Нэ ялангуяа энэ тейпинг тийм. Тейп маань болохоор болцшгүй гэмтлээс өршин сэргийлчтэй байхгүй жижиг шажиг гэмтлээс тийм. За дээрэс нь мэдээж танаа хувьд бол би эргэлзэхгүй л да. Арын алба үнэхээр гоё бүрэлдэхүүнтэй тий. Яг бидний хүсдэг спортын анаах ухаан гэдэг багт дээр юу байх хэвтэй тий. Эмч байж ах хэвтэй, сэргээн засгийн эмч байж ах хэвтэй, тий. Хоол зүйч нь байж ах хэвтэй, сэтгэл зүйч нь байж ах хэвтэй. Энэ баг арын алба байж иж одоо тэгэхээр би танаа клуб мөндэнс бол үнэхээр эргэлзэх зүйл алга. Яа гэвэл арын алба нь бүрэн бүрэлдэхүүнээр үйлчлж байгаа учраас тэнцэнс эрүүл тий үлгэр дүүрээ ормоор байгаа шүү дээ. Эрүүл тамирчин байж болохоор байна. Тэгэхээр ер нь бол саяныг ингээл хөвшүүлээд сурчээл гэж хэлгээд байна. Дангаз бүжгийн клуб биш спортын клубүүд нэ ялангуяа энэ одоо үйл ажиллагаа явуулж байгаа спортын арга хэмжээ лигүүд орж байгаа. Лигүүд орж байгаа бүх баг тамирчид маань тий тамирчтай даатгаач. Тамирчтай даатгахаас өмнө бидний түрүүн ярьдаг нэг нийтлэг арга юу гэхээр өрсөн сэргийл үүсгэх там бол. Өрсөн сэргийл үүсгэх тамруулъя тамирчтай эрүүл мэндийн даатгахын болшгүй гэмтлээс хамгаалахын тулд хамгаалах хэрэгсэл хэрэглэж хөвший те энэ байдлыг айгүй хөрөлхийг хичээж байгаа. Ийм байж ер нь бол альва спортын тамирчин маань бол эрүүл те цаашдын карьер цаашдын замнал маань илүү урт хугацаанд хүргэх боломжтой гэж хараад байгаа. Тий. Нэмэт хэлэхэд за түрүү хэлсэн чинь хамгаалах хэрэгслүүд байна. Дээрээс нь тэгснэ эрсдэл гарсан үед тэгвэл бид нүс санхүүгийн алдагт хүлээхгүй л тий. Алдагт хүлээхгүй тэгээ дээрээс нь зөв эмчилгээг авчи. Ямар асуудал үүсдэг вэ гэхээр санхүү байхгүй болохоор л биднээс эмнэлгийг нэгдүгээр тавьдаг тий. Өөр нь эдгээр тийм процессыг оруулж чаддаг тий. Тэгвэл санхүүгийн даатгалын компаниар шийдүүлж. Би яг зөв эмчилгээг авчи. Тэнгүү энэ чинь бас юу яж болох юм шүү тий. Санхүү гэж ирсэн дээр альва тий клубтэй спортын ард ивент итгэж байдаг тий. Воо спонсорын нүүр царай хэм бэ? Тамирчин шүү дээ. Спонсор. Тэгтэнгүү тэр спонсорын нүүр царай эрүүл байж ээж тухайн спонсорын нүүр царай нь илүү удаа явах гэдэг шүү дээ. Тэгэхээр яах вэ? Эрүүл байхын тулд өрсөн сэргийлэлт үзлэгт тамирчин оруул заавал тий. Воо эрүүл тамирчин гараад ир. Тэгвэл эрүүл мэндийн даатах. Тэгэхээр спонсороос гарах мөнгө ч гэсэн багасаа шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь бол тий багийн арын алба спонсор гэр бүл бүгд нь хамааралтай зүйл бол яалтчгүй тий эрүүл байх хэрэгтэй байна. Өрсөн сэргийлэлт үзлэгт орох хэрэгтэй байна. Эрүүл болчлаа. Эрүүл мэндэ даатах хэрэгтэй байна. За босшгүй гэмтлээс хамгаалахын тулд хамгаалах хэрэгслээ зүгэд гівшичээл гэсэн санааг хэлдэг. Тэгээ хувийн даатгал чинь бас юу шүү дээ. Улсын нийтийн даатгал бол улсын эмнэлэгтэй л үйлчил. Хувийн даатгал хаач үйлчил шүү дээ. Тий. Гадаад ч үйлчилнэ. Хувийн эмнэлэгт ч үйлчилнэ очиж дараалбахтай. Улсын эмнэлэгч очиж дараалаас эхлээд чинээ хүн боломжтой байсан цаг хугацаа байсан ч тэгэл яг бас тусламж чадахгүй. Би яг өвдөл очлоо шүү дээ тий. Би өнөөдөр эмчилж чадахгүй. Тэр чинь бас чухал байгаа байхгүй тий. Хэдэн сарын дараа очирн байна. Та тэнцээ цаг авах уу гэж хэлж байгаа байхгүй тий. Би яг өгөх гээд тах чи за би нэг 3 сарын дараа хүрэл дээрээ гэл яалчгүй нөгөө нэг хүрэлцээгүй системээр юм байгаа учраас яг ийм хаалга мөрөх тохиолдол айгүй их байна.
За энэ удаагийн дугаар дээр мэдээж амар даатгал маань орж ирж байгаа. Ивент итгэгчээр мэдээж амраар үйлчлүүлэхэд их амар байх нэ гэдэг ойлголт байна. За дараагийн дугаарч юу гэхээр энэ Armo Flex гэдэг энэ болохоор хамгаалах буюу taping түрүүн ярьж байсан. За энэ маань болохоор ерөнхийдөө шохон буюу цагаантай байдаг үе төгждөг, за спонж, за булчингийн наалтууд гэдэг бүхэл зүйлс байгаа. Энэ Armo Flex-с энэ гарын бэлэг өгч байгаа. Тэгэхээр өөрийгөө хамгаалаарай. Taping хэрэглээд сурцсан бахаа баг тий. Маш гоё бэлгэлээ. Энэ одоо биднүүст хэлж байгаа түрүүн яг энэ тухай л ярьлаа шүү дээ. Спортын гэмтэл одоо ямар тохиолдолд авд юм гэхээр ялангуяа бүжгийн спортын үед бол контрол алдах ч юм уу тий. Биднээс бүр илүү эрсдэх байсан тохиолдолд энэ хамгаалт болдог. Биднээс энийг бас хэрэгэлдэг байхгүй тий. Тэгэхээр энэ бол маш чухал байдаг. Тэгээ энэ урчилж авж байгаа арга хэмжээ шүү дээ. Тий, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авснаар биднээс эрсдлийг бууруулж чадна. Эргүүлээд карьерт нөлөөлнө. Биднээс гэмтэл авахгүй байх нь биднээсийн гол үндэс хүчин зүйл. Тэгэхээр энд оруулж байгаа хөрөнгө оруулалт маш их баярлалаа. Замун энэ хөтлөгчийн хувцас дээр Armor Sports Club лаб гэдээ байгаа. Энэ тэднийх болохоор ерөнхийдөө спортын одоо хэрэгсэл, за медаль, за мөн энэ хувцас хэрэглэгдэхүүний бүгдийг нөлөөлдөг энэ нэг компани. Эсвэл бас энэ спортын хэрэглэгдэхүүнүүдийг буюу одоо хувцас, одоо саксны өмсгөл гэх зэрэгтэй жерси, одоо бие тавирын өмсгөл, халаалтын хувцас гэх зэрэг бүгдийг нөлөөлдөг газар байгаа. За мөн давхар энэ техник олох хэрэгслэг, хамгаалах хэрэгсэл орж ирдэг. Энэ бол айгүй том хөрөнгө оруулалт шүү нэрнгээсээ. Одоо нэг ёсондоо тамирчдыг боловсруулжуулж шít тийм ээ. Тийм. Хөнгөн гэмтлийг ч гэсэн ер нь тоохгүй орхиж болохгүй байна гэдэг юг би бол энэ чинээс маш сайн ойлгож авлаа. За тэрийн дугаар дээрээс дүгнэлт хэлгээд хэдүүлээ. Бүжгийн спортоор хичээллээ. Тэгье. Бүжгийн спортоор хичээлцгээе бүгдээрээ. Би галбар өвтгч хөгжнэ, эрүүл байх нь эрүүл амьдралын хэм маягт бас тодорхой хэмжээний нэлээд өндөр хувьтай нөлөөлөх байх гэж бодож байна. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаарыг энд хүрээд өндөрлөе. Спортоор эрүүл аюулгүй хичээлцгээе.